Сайн байцгаана уу? Бичлэг үзэж байгаа үе минь. Би өнөөдөр хичээлээ тарчаад гэрлүүгээ ирэх замаараа Оливиангийн хямдралыг дайландуулаад дуусчихсан гоо сайхны юмнуудаа авсан байхгүй юу? Тэгэд энэ бичлэгээрээ авч ирсэн юмнуудаа үзүүлээд тэг би бас замаараа тарвас авсан. Тэгээд 3 хоногийн турш тарвасны дэглэм барих гэж байгаа. Тэгээд миний 3 хоногийн тарвас эзэн бичлэгтэй хамт байгаарай. Би яг анх Солонгост ирэхдээ 49-ний 50 кг-тай иржсэн байхгүй юу. Тэгээд яг ирснийхээ дараа 57 58 болтлоо. Айгүй амар таргалаад. Тэгэд угаасаа Солонгост анх ирж байгаа хүмүүс амар их хөөгөөд авагнаад идэм билээ. Тэгээд жиний нэмэгдээд идэм билээ гэсэн юм сонсоод тэг ер нь амар 50 яваадсан байхгүй юу. Гэхдээ яг өнгөрсөн жилийн үдээд бас турн мурна гэж явж байгаад буцаад 51 2 болсон. Тэгээд тэгснээр сая сүүлийн 2 сар амар завгүй байсан чинь чихэр чихлаад хоол бүр амар хүснээрээ идээд тэг би одоо буцаад бараг 57 8 болчихсон байхгүй юу. Тэг маргаашнаас 3 хоног тарвасны дэглэм барья гэж бодож байгаа. Тэг яг нэг эрүүл мэндэд амар муу гэдгийг мэдчихэж байгаа л та. Тэг ялангуяа яг юм ачаалттай байгаа үеэрээ хоол хүнсээ идэхгүй ингэ байж байгаа нь амар муу гэдгийг мэдчихэж байгаа ч гэсэндээ үнэхээр дасгал хийгээд явах цаг гарах байгаа болохоор хоолоор оч болов ингэ дэглэм бариад үзье гэж бодсон. Гоо сайхны юмнууд бүгдээрээ дуусахаараа бүгдээрээ зэрэг дууссан шүү дээ. Би тэгтээ тийм олон юм аагүй. Яг дууссан байгаа хэрэгтэй юм давсан байхгүй юу? Тэгээд эндээс нь би задалж үзүүлье. Энэ болохоор Aspire-ийн cushion ахгүй юу? Би тэгээд Монгол байхдаа дандаа нэг foundation крем төрхдөг байсан. Тэгээд нэг одоо яг Солонгостой ажил хийгээд амар халуун шүү дээ. Тэгэнгүүт ингээд арьс зунгаарлаад амар зузаан буудсан юм шиг санагдаад байдаг болохоор дандаа cushion хэрүүлдэг болсон. За энэ болохоор ийм гуйжуулагч. Би миний арьс амар нөхцөлттэй байхгүй юу. Тэгээд хилттэй арьстай хүмүүс ерөөсөө тийм ширхэгтэй гуйжуулагч хэрэглэж болдгоо байхгүй юу. Тэгээд би дандаа гелийн юм уу усан суурьтай ийм зөөлөн бүтцтэй юунууд гуйжуулагчнууд хэрэглэдэг. Тэгээд надад өнөөдөр энэ гуйжуулагчны өнөр нь амар таалагдаад тэгээд энийг аваад үзье гэж бодсон. Би тэг өмнө нь ерөөсөө хэрэглэж байгаагүй. Тэгээд дотроо ингээд савтаагаас гадна юм юутай. Ийм запастай. Тэгээд энийг авсан. Миний нэг серум тос эдэр бас яг дуусчихсан. Тэгээ миний фейсбુક дээр эдний юмнууд амар их гарч ирээдсэн баггүй юу. Тэгээ би эднийхийг хэрэглэж үзье гэж бодоод энийг серумтэй тостой нь авсан. Тэгээ цэнхэр бас ногоон өнгөтэй идэм билээ. Цэнхэр өнгө нь болохоор гиалуроны хүчилтэй болохоор арьсыг тэг чигшүүлэх үүрэгтэй. Тэгээ ногоон өнгө нь болохоор тайвшруулах үүрэгтэй гэсэн. Би тэгээд миний арьс ер нь амар юм хуурай холимог талтай байхгүй юу. Тэгээд нэг чигшүүлэх. Тэгээ одоо бас амар хуурайсан байгаа болохоор чигшүүлэх юм авъя гэж бодоод тэгээд энийг хэрэглэж үзье гэж бодсон. Тэгээд энэ бас яг дотроо юм юутай. Ингээд савтаагаас гадна юм запастай юм билээ. Тэгээд энэ тосных нь бүтц ч гэсэндээ яг юм нэг усан суурьтай болохоор амар таалагдсан. Тэгвэл нэг яг юм тосон суурьтай гэдэг юм бах та. Яг юм тосон тос өгдөө штэ. Тэгээд тийм тос дүрсгээр миний арьсан дээр шууд юм гарчдаг байхгүй юу. Тэгээд ер нь би дандаа яг юм усан суурьтай бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Тэгээд энэ болохоор ийм нүүр угаадаг аппарат. Нэг фөөсөр угаахтай хэрэглэдэг аппарат байхгүй юу. Тэгээд энэний уг нь надад ягаан нь байгаа. Гэхдээ өнөөдөр цэнхрийн авмал санагдаад цэнхрийг авсан. Тэгээ яг нэг хөөсөр угааж захтаа энэгээр ингээд давхар угаа хөөсрүүлээд угаахаар арьс яг гоё юм бүтэн цэвэрлэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээд яг ингээд хүчийг ихсэж багасгаад тэгээ угаачдаг болохоор би ийм хэрэглэх амар дуртай. Гоё санагдаад идэв. Тэгээд нэг иймэрхүү юм байхаар ч гэсэндээ нэг тийм нүрээ угаамар ч юм шиг нүрээ цэвэрлэмээр ч юм шиг санагдаад байдаг аахгүй юу. Тэгээд ер нь ийм юмд би амар дуртай. Тэгэл ийм жоохон юм аваад 110 мянга болцсон за хямдраад штэ хямдралтай мөртлөө. Тэгээд угаасаа гоо сайхны юмнууд амар үнэтэй байдаг. Тэгээд би ч гэсэндээ хамгийн их нэг хацраараа таргалдаг хүн болохоор гоо сайхны юмд амар тийм зарлагтай амьдэрдэг. Төрхөх талбай томтой. Тэгээд тийм болохоор маргааш эхлэх 3 хоногийн дэглэмтэй минь хамт байгаарай. Би тэгээд хэдэн килограмм турсан минь харуулъя. Өнөөдөр миний 2 дахь өдөр.
тэднийг амар өлсөж байгаа мэдрэмж байхгүй юу нэ би яг ингээ ажил дээр очихоор нөгөө нэг амар хүч гаргаад юм өргөн штэ. Тэнгүүт ингээ амар хүчгүүдээд сулдаад байгаагаа амар мэдэрсэн. Тэрнээс биш нэг амар өлсөд бас байгаагүй. Тэгээ маргааш яг ажил дээр амар ядарх юм шиг санагдаад. Би одоо зүгээр байцаатай, помидортой салат хийж идчихин. Тэг бас яг арайч бүр яг юу ч идэхгүй байвал амар хэцүү юм шиг байна. Би чадахгүй байна. Урооны турш зөвхөн шивга идээд байна гэсэн чинь амар өлсөөдөө би чадаагүй. Тэгээд яг өглөө нь болохоор нэг өндөг идээд яваадсан. Тэгээд би болохоор 5625 байсан шүү дээ. Тэгээд одоо болохоор ингээ 54 болцсон байгаа. Тэгээд яг жоохон өлсөн ч гэсэндээ яг 3 хоногт 2 ил гэж бодохоор амар гоё сэтгэл хангалуун байгаа. Тэгээд бас 3 хоногоос илүү идэж болохоор ч юм уу 3 хоногоос илүү хийхэр юм бол угаасаа биш. Тэгээд бид айгүй муу байх. Хүмүүс болохоор чи одоо нэг хоол ингэж бүтээ идэл буцааж зиндээ очичин тэг ингээ хоол ингэж сойж турхацсан айгүй буруу гэд яг хэлээлсэн. Тэгэхээр яг би яг одоо энэ зин дээрээ ингээ яг барьчвал надаа ингээ зүгээр санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яг өмнөсгөө тэгээд амар их идэх тахгүйгээр бага идээд ногоо могоогоо жоох их идээд тэг яг энэ дээрээ барьчмаар байна. Тэгээд би яг анх ирсэн 50 кг болчвол надад бүр уг амар гоё аахгүй юу. Тэгээд хамгийн хэцүү санагдсан юм нь болохоор хоол идэхгүй байхаас илүү кофе уухгүй байх амар хэцүү байсан. Би тэгээд ер нь өмнө нь 4 хоног биш өдрийн 4 мөрөн кофе уучдаг байсан болохоор октоосоо кофе уухгүй байх надад амар хэцүү байсан. Иймэрхүү л 3 хоног болж өнгөрсөн. Байнга биш юм а гэхэд хаяа нэг ингээд идчихвэл би ч гэсэн цэвэрлэгдээд би бас айгүй хөнгөн мэдрэмж төрөөд надад айгүй гоё л санагдлаа. Яг дайжгүй санагдлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя баяртай.